Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын өчиг нэвтрүүлэг эхэлж байна. Сэтгэлийн эрүүл мэндэд нь анхааран туслах амьдралын өчиг сэтгэл зүйн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За бид 7 хоног бүрийн лав гарагийн 15 цагт шууд нэвтрүүлгээрээ тантай уулздаг байгаа. За мөн хэрвээ магадгүй та биднийг сонсохоос гадна үзхийг хүсэх юм бол Гэр бүлийн радио 104.5 гэсэн Facebook пэйж хуудасаар бидэнтэй хамт бас үзэж сэтгэлдээ үлдэх боломжтой байгаа. За өнөөдрийн дугаарт маань яг сард нэг удаа бидэнтэй ирж үзэл бодлоо хуваалцдаг хүүхдүүд маань ирсэн байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За 10 настангууд маань одоо заримдаа бүгдээрээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрөх байгаа шүү дээ. Үгүй би 9-төө төрсөн өдрөө болоогүй өдр гэх тий. За оноороо бол манайхан чи 10 нас хүрсэн байгаа шүү дээ. За тийм учраас 10 настангууд гэдээ ярьлаа шүү заа юу. За 10 настангууд маань өнөөдөр алдаа биднийг хөгжүүлэх гэсэн сэдвээр ярилцах гэж байна. За алдаа гэдэг үгийг хамгийн түрүүнд сонсоод та дөрөвт юуны тухай бодогдсон бэ? Алдаа гэхээр чинь ингээд хичээл мчээлээ бууруу ийцэн тийм хүн дээр алдаа гэд байдаг шүү дээ. Тэр нь ингээд ямар нэгэн буруу юм хийсэн үед алдаа гэдэг шүү дээ. За төгөлдрөд хамгийн түрүүнд хичээлээ буруу хийх, ямар нэгэн зүйл буруу хийхийг алдаа гэж ойлгосон байна тий. Манай алсуугаараа өргөсөн. Миний бодлоор суралцахын алдаа, ажил төрлийн алдаа, тэгээд сэтгэл хөдлөлийн алдаа гэж магадгүй. Вау, зя. Жишээ нь сэтгэл хөдлөлийн алдаа гэхлээр чамд хамгийн түрүүнд бас юу бодогдож байна? Яг юуны талаар орж ирж байна? Зүгээр найзтайгаа буруу харьцчихсан. Тэгээд өөрийгөө алдлаа гэж бодох ч юм уу тийм? Ажиллаа буруу хийсэн гэл. За. Сургууль дээр ээж азуу аавна гэсэн би 91 авцсан. Алдаад гэдэг үү? Алдснаасаа болоод 91 авсан гэдэг үү? За манай ганц ув цаа ярьсан уу да? Үгүй. Хариулахгүй юм уу? Хариул. За тэгвэл чи алдаа гэдэг гэхлээр хамгийн түрүүнд энэ үгийг сонссон чинь чамд юуны тухай бодогдсон бэ? Хүмүүс ингэж алдаа гаргадаг тухай бодогдсон. За хүмүүс алдаа гаргадаг тухай бодогдсон байна. За ундрамын толгойд нь ямар бодол орж ирсэн? Хоёлаа микрог хараа шүү. Самбардах нөгөө нэг юугаа 3-ын тог 8-ын тог ингэж хараад тэгээ багштай амьддаг нь болсон санаанд төрсөн. Хэдийн тог? 3-ын тог 8-ын тог гэж хараад. Бороо харснаасаа болоод загнуулсан. За тэгвэл багш нь яг энэ нэг асуултуудыг гэрт нөхцөн байгаа шүү дээ тий. Бодоод хариулаад ирээрээ гэх тийм ээ. За тэгвэл алдаа гэдэг зүйл ер нь буруу хийсэн зүйл юм байна тийм ээ. Та хэдийн ойлголтоор буруу ямар нэгэн зүйлд буруу хийх, алдаа гаргах, аллах гэдэг утгатай юм байна тийм. Гэхдээ ингээд буруу алдаа гэдгийг ер нь сайн талаас нь харж болох байхаа. Тэгж бодож гин үү? Сайн зүйл болж зүйл. За тэгвэл би яг тэгж асуух гэсэн. Сайн зүйлийн болоо муу зүйлийн болоо гэдгээс нь бүгдээ эхлээд хариулах гад оролдоод үзье. За ганц удаа эхлэе гэж байна. Алдаа гэдэг нь бол сайн зүйл бас муу зүйл. За сайн зүйл гэхээр нь яагаад чи сайн зүйл гэж бодож байна? Алдаа л ингээд хүн буруу юм хийхээр муу юм болно. Гэтэ сайн юм гэвэл хүн тэр алдаанаасаа суралцдаг. Тэгээд сайн гэж үзсэн. Вау. За. Муу зүйл байгаа болоо? Хүн ингээд муу зүйл хийвэл бас муу, сайн ч вэ, муу ч вэ хоёулаа ер нь ал таардаг гэж бодож байна уу? Мэдчихээ дараа нь тэр алдаагаа засаад суралцах хэрэгтэй гэж бодож байна уу? За төгөлдөр маань гараа өргөсөн шүү. За нөгөө алдааны сайн тал нь гэх юм бол ингээд ямар нэг юмыг буруу хийсэн ч гэсэн тэр алдаагаасаа ингээд тэр алдаагаа дахиж давтахгүй хичээгээ тэр алдаанаас одоо ингээд за нийт би дахиж хийвэл тийм байна, ийм буруу юм болох юм байна гэд сайн тийм ойлголттой бол. Тэр буруу хийсэн зүйлээсээ ингээ ойлгоод тэрийг дахиж засаж сайжруулж хийж болох юм байна гэсэн үг юм тий төгөлдрөө. Тий. За ундрам юу гэж бодож байна? Ганц авдаг шиг таймарлах хэрэгтэй. Ганц авдалтай ижилхэн бодсон юм аа. За ойлголоо.
Хариулах хөлөө. Асан. Миний бодлоор сайн уйлна гэвэл одоо тэр ганц увдих шиг сайн уй ингээ муу уйл хийчээд тэгээд дараа тэрийгэ засаад тэгээд суралцах хэрэгтэй. Харин муу уйл гэвэл одоо тэр алдаагаа хийчээд засахгүй байх гэвэл өөрийгөө хөндлөхгүй байх гэсэн үг. За тэгвэл одоо бүгдээрээ энэ үгийн утгыг бол ингээ ойлгосон юм тий. За тэгвэл чи ингээ амьдралдаа алдаа гаргаад тэрийг ингээд засаж сайжруулад сайн тийш нь чиглүүлсэн тим түүх чамд ер нь байгаа болов? Тийм байсан баха. Тэ мартцсан нэг санахгүй. Тэгэхээр ер нь бол байсан гэж бодож. Би бүр бичээд ирсэн. За алуу бичээд ирснээсээ хаалцаа нэг нь хаалцаа их хоёлоо. Би бол манай эрэгтэй дүү төрснөөс хойш манай ээж намайг хайрлахгүй. Тэгээд би жоохон говндаад тэгээд гэхдээ манай ээж бидний бүгдийг хайрладаг гэсэн. Гэхдээ яагаад илүү дүүг асраад байна гэвэл манай дүү амар жоохон байсан болохоор тийм юм байли. Тэгээ би гомдож жоохон ээжэд уурлаад алдаа гаргацсан байли. Тэгээд ээжээсээ уучлаарай гэсэн. Уучлаарай гэдгийсэн чи ээж нь юу гэсэн? Зүгээрээ миний хүү. За гоё түүхээ хаалцанд баярлалаа асан. За Бисээ ярьж хат нэг юм болсон. Би бүр ингээ жоохон бахта ингээд амар амттай юм идэх дуртайсэн. Тэгээд ааваар ингээ амттай мах болно гэхээр ингээ жоохон орой болсон ч юм уу ингээ мөнгө багтай ч юм уу яг юм авах боломжгүй үед ингээ аавргаа заавал хавуулна ингээд ууралж муурлаад тэгээд ингээ одоо ингээ том болоо бодсон чинь боломжгүй үед би ингээд юм нэг хийдээс юм байна. Одоо тэгэж тийхгүй гэд ер нь харсан. Тэр нь хэдэн настай үе байсан юм бол төгөлдрөө? Нэг 5 6 тайсан баг. Чи тэрийг ингээд ойлгосон үе нь хизээ исэн юм бэ? Ойлгосон үе нүү хэдэн настай байсан юм бол? Бани 7 молоо хүрэх гээл бичсэн баг та. Удаагүй чи энэ тал дээр ингээд ботсон биш үү тий? Бас гоё зүйлийг хаалцсанд баярлалаа. За манай хоёр яг алдаа гаргасан тийм жишээ өөр дээр нь яг чиний хувьд бодогдсон өндрмаа? Бодогдохгүй байна. За хин ганцад Бага. за хоёулаа хаалцмаар байна уу? За Ингээд би нэг газраас 10,000-ыг олсон. Тэгээд 10,000-аар нь юм авч идээд тэгээд дараа нь хүнийх байсныг нь ухаалсан. Тэгээд би бас хүний миг зөвшөөрлөхгүй авах нь муу гэж бодсон. Хүнээс асууж энэ чиний мөнгө ястай байсан гэдгийг байлгасан. Тэгтээ чамааг яг олж авах үед эргэн тойронд хэн нэгэн байсан болов ганцвдаа? Олон хүмүүс байсан. Тэгэхээр чи бас асуух боломж байсан гэж бодож байгаа юм байна тий? За. За тэгээд чи тэрэн дээр ингээд бас асуугаагүй нь алдаа болсон гэж хэлэх гээд байна уу? Гэтэ ер нь ингээд юм олж байгаа юм чинь тэр хүннээ одоо хаана явж байгааг мэдэхгүй ямар дэлхийг тойроод таяа. Гэхдээ эргэн тойрны хүмүүсээс нь асууж болох юм байна гэсэн санаа төрсөн юм шүү дээ ганцудаа. За тэгвэл би та хэдтэй нэг түүх ярьж өгье гэж бодож байна. Тэгээ магадгүй энэ түүхийг сонсоод чамд ижил төстөө санагдах юм болвол бас чи өөртөө байгаа түүхээ бас сонсогчтой болно надад бас найзуудтай хуваалцаасаа гэж хүсэж байгаа шүү за. За. Шууны байшин гэдэг түүх. За хотын захын нэг хороололд хотын захын нэгэн хороололд ийм 10 настай хүслэн анар гэд хоёр хүүхэд амьдардаг байжээ. Та дөрөвтэй чицсан юм уу? Тэгээ тэр хоёр легогоор ингээд цайз барих дуртай, байшин барих дуртай, ер нь л хамтдаа уулзахаараа ямар нэгэн зүйл барьж ингэж бүтээж тоглодог байсан юм байна л да. Тэгэд нэг амралтын өдрийн өглөө, бям гарагийн өглөө тэр хоёр бодит зүйл хийхийг хүссэн юм байна. Тэгээ юу хийхийг хүссэн бэ гэхлээр хамтдаа ингээд шууны байшин хийж энэ шууг ингээд үүртэй болгоё, гэртэй болгоё гэдэг санал гаргасан юм байна. Тэгээ хоёулаа бөөн баяр болоод ер нь энэстээ маш сайхан санаа байна гэж тэр хоёр бодоод тэгээд мод цуглуулад, хадаас цуглуулад тэр байшингаа бодог аваад ингээд энэ бүх зүйлүүдэд цуглуулад тэр бям гарагийн өглөө тэр хоёр уулзчихлээ шүү дээ. Тэгээ тэр хоёр уулзаад анар болохоор ер нь шууны байшин хийх энэ модоор ингээд юм хийх бас эвдүүтэй.
Хүслэн болохоор тэр модыг нь барьж өгдөг. Ер нь юу дутуу байна гэдгийг нь ингээд хийж өгдөг. Маш сайн туслагч байна гинэ. Сайн хараатай гэж. Тийм. Тэгээд сайн тусалж өгдөг тийм ээ. Одоо юунд болохгүй байна гэдгийг чиглүүлэн модыг барьж өгнө тийм ээ. Ингээд энэ хоёр хамтдаа маш гоё байшин барьж эхэлсэн гинэ. Тэгээд тэр хоёр ингээд бариад барих үедээ бүр маш сайн болж ингээд бүр өөртөө маш их баяр хөөртэй болоод айгу аз жаргалтай байгаад тэгээд тэр үедээ бас хажуугаар нь утсаараа тэр хоёр төр тоглоод утсаа гаргаж ирээд бас найзуудтайгаа ингээд чат бичээд инээлдээд их л аз жаргалтай байшингаа тухтаас хийжсэн юм байна. Тэгээд ер нь нилийн ингээд дуусах төхөөд байжсэн чинь яг тэр хоёр яг дуусах үед нь ингээд жоохон хайхамжгүй хандсан юм байна л да. Тэгээ хайхамжгүй хандснаас болоод юу болсон гэхээр анар хитрхи хүчтэй зогсноосоо болоод байшингийнх нь мод нь хугарцсан. Харин хүслэн нөгөө бодох гэж явж байгаад нөгөө байшингийнхаа хажууд очиод бодгаа ингээд дээр хасгацсан. За тэгээд юу болсон бэ гэхээр тэр хоёр алдаа гаргаж эхлэх бүртээ ер нь бухимдаад ер нь жоохон уурлаж эхэлсэн. Ер нь энэ болохгүй юм байна, бүтэхгүй юм байна гэд тий. Тэгээ жоохон урам нь хугарсан. Ер нь шууныхаа байшингаа харсан чинь тэр хоёрын өөрснийх нь анх төсөөлж исэн шиг тийм гоё төгс шууны байшин болохгүй юм байна. Яагаад тэгэхээр будг нь ийм толовтой болчлаа. Энэ тэнд нь хасгарчлаа. Бас ингээд хагараад хазаачлаа гэд. Тэгээ тэр хоёрын нэлээд урам нь хугарсан юм байна. Тэгээ тэр хоёр ер нь өөрсдөө бүтлгүүцсэн гэж бодсон гинэ. Бид хоёр ер нь л байшин барих гэжснэ бүтлгүүцчлээ дээ гэд. Тэгээ хүслэн болохоор бид бүр ингээд заваарчлаа, муухай олчлоо гэд. Анар болохоор би хизээч шууны байшин ерөөсөө сайн хийж чадахгүй юм байна. Би хийж чаддгүй юм байна гэж жоохон санаалтсан байгаа байхгүй юу. Тэгэд гинт байжсэн чи анар үгүй ер нь ийм биш юм байна гэд толгоос ихсрээд тэгэд нүд нь ингээд бүр ингээд маш шийдэмгий ингээд гэрэлтсэн нүд гаргаад тэгэд үгүй хүслийн хоёулаа зүгээр л энэ халтаагаа засах хэрэгтэй юм байна. Хоёлаа ингэж л хийж сурна штэ гэд анар хүслэнд хэлсэн юм байна. Тэгээд тэд дахиад сайн хийхээр шийдээд ажилдаа буцаад эрчимтэй орж эхэлсэн. Тэгээ хүслэн болохоор энэ асгарсан будгаа ингээд арчаад тий эхлээд ингээд цэвэрхэн болгоод анар болохоор хагарсан модоо нийлүүлээ дэвтэх ингээд тогтоогоод болгоомжтой ингээд тэгшилсэн. Тэгээд тэд хамтдаа байшингаа ингээд хазаацсан байшингаа маш ингээд тогтвортой болгоод яг тогтоож чадсан. Тэгээд ингээд булан хэсэг бүрийг нь тэр хоёр нийлээд янзлсан. Тэгээд яг нар жаргахш төгсөн тэд хоёр өөрсдийнхөө гараар хийсэн ингээ байшингаа хараад өө ямар гоё юм бэ гэд хоёулаа ингээ сэтгэл хангалуун байсан. Тэгээд тэр хоёр буцаад гэрлөөгөө алхсан. Тэгээ энэ байшинг болохоор хүслэнгийн арын одоо хашааныхны арын том зайд байдаг буланд тэр шувны байшин хийсэн юм байна л да. Тэгээд тэр хоёр буцаж гэрлөөгөө орчоод гарч ирээд шувныхаа байшинг холоос хараас суусан. Тэгтэл тэнд нь шоу ирээд 2-3 шоу ирээд байрлаж байгааг харсан байна. Тэгээд тэр хоёр ер нь төгс биш ч гэсэндээ одоо сайн тий шувны байшин хийсэндээ тэр хоёр маш их баяртай байсан. Тэгээд төвчээр гаргаа тэрийг орхилохгүйгээр үргэлжлүүлээд хамтдаа ингээд тий бие биенийхээ үгийг сонсоод гаргасан алдаагаа тор дорн өөртөө засаад бие бидэд туслаад хийсэндээ тэр хоёр маш их баяртай байсан. Тэр шуунуудыг бас үүртэй гэртэй болгосондоо тэр хоёр үнэхээр ингээ аз жаргалтай байсан. Тэгээ ер нь бэм гаргийн өглөө ямар зорилготой гарлаа? Энэ бодит зүйл хийхээр. Тийм, жинхнээсээ өөртөө бодитоор шуунд байшин хийж өгөхөр те байшингийн үүр туслахаар. Тийм, туслахаар гарсан. Тэгээд тэр хоёр орой болох үед яг зорьсон зүйлээ бүтээсэндээ бүр маш их баяртай байсан юм байна. Тэгээд тэр хоёр эргцүүлээд ботсон юм байна л да. Тэгээ хүслэн анарлуу хараад инээмсэглээд чиний зөв байсан байна анараа тий. Алдаа гаргах нь бүх зүйл дууслаа гэсэн үг биш юм байна. Энэ бол зөвхөн суралцж байгаагийн л яг нэг хэсэг юм байна. Харин тэр үед нь анаа буцаж хариу хүслэн лөө инээмсэглээд бид ер нь юу хийснийг хараач ингээд дурсамж дүүрэн шууны байшин хийж эхлэв шүү дээ гэж хэлсэн байна. Ингээд төвх туслаа. Гэтэ бодит явдлаас хэлсэн. Нэрнгэс ингэ байсан юм уу тийм. Тийм нэрнгэсээ тэгээд төслэн анар хоёр шувны байшин хийж гэртээ болгосон тухай төгөхгүй. Багшаа. Тэр хоёр хүн Монгол эцтэй. Гэтэ амин гоё юм тийм ингээд анар нэр нь ингээд жоохон ингээд юм тууштай жоохон шартай өгтэй тий. Чи тэгж бодож байна. За энэ түүхийг сонссон чинь хамгийн одоо ямар мэдрэмж төрснө бүгдээр хаалцъя дөө. Ер нь нэг юм хийчээ заавал тууштай
байх хэвээр. Одоо нэг ажил хийлээ гэхэд тэрэн дээр туучтай байх хэвээр. Тэгээ заавал тэрийгэ төгсөж өөр ажил хийх хэвээр. За миний асуулт нь болохоор энэ түүхийг сонсоод эхлээд ямар мэдрэмж хуваалцсан бэ гэдэгт нь хариулъя шүү. За. Мэдрэмж шүү. За ундрам. Би болохоор ингэж Хойлоо микрофон. би болохоор ингэж бас ингэж яг ингэж банк хичээл гэж очидаг. Тэгээл ингэж өмнөх дугаар дээрээс шиг байсан да ингээд тэнцвэртэй байх хэвээр гэд тийсэн чинь ингээд хичээл гээл угаасаа ингээд нэг манайх ингээд шуун тайртай хүмүүс гээд их зохиосон. Тэгээл юу агаад тэр бүр яг ингээд миний зохиосон их бүр ингээд яг бүр адилхан. Тийм үү? Аха. Би яг тэгээд нөгөө нэг гэтээ би яг 4 хүүхдтэй байсан байхгүй юу? Дүү мөтэн ягаад тэгээд бүр ингээд энийг сонсоод бүр амар гоё ингээд сэтгэл хөдлөлтөө. Яг нэг юмдаа ингээд тооштой байх хэрэгтэй байна гэл. За сэтгэл нь хөдөлсөн. Юу яагаад тэгэхээр тууштай байх хэрэгтэй байна гэдэг. Алдаагаа эхлээд ухаарчаа дараа нь заавал засаж гин. Гэдэг. За манай ганц мэдрэмжээ хаваалцаарай. Би ингээд бас ундрамшиг тим юм зохиосон. За. Гэхдээ би эндээс ямар мэдрэмж авсан бэ гэхээр эндээс ингээд энэ үлгэрийг зохиод исэн мэдрэмж санагдлаа. Тэгээд Энэ түүхийг сонсон чинь чамд ямар мэдрэмж төрсөн? гоё. Амар гоё. Тэгээд ингээд би тэр үлгэрийг зохиод исэн мэдрэмж төрсөн. Зөв. Яагаад чам тийм гоё маш гоё мэдрэмж төрсөн гэж чи бодож байна? Гэт хүүхдүүд тус сэтгэлхоор энэ хүүхдүүд тусалжин шовно. Тэгээд би алдаанаасаа суралцах ёстой гэдгийг ойлгож авсан. За манай төгөлдөр мэдрэмжээ хаваалцъя тий. Ер нь ингээд ер нь бол гоё мэдрэмж төрсөн. Тэгээ ингээд тэр хоёр хүүхэд ингээд юм нураад будагнаас гараад муухай болсон ч гэсэн ингээд тэр шуунуудад туслахыг хүссэн. Тэгээд ингээд ерөөсө бууж өгөөгүй нэг юмдаа тууштай тэр юмгаа заавал ингээд дуусгаж ийж ингээд санаа намардаг. Яг тийм болохоор гоё сандрч төрсөн. За манай алсын болохоор хуалцсан шүү дээ тий. Чи юуг ойлгож авсан гэлээ? Хоёул мэдрэмжээ хэлэх хэлээд. Амар маш гоё. За. Тэгээд ер нь заавал шууны байшин хийж өгөх гээл бүр ингээд би хийж өгнө. Би за хоёул заавал чаднаа гэл хийж байгаа гэдэг. Аха. Тагтаа яг гэршлүүгээ яг зэрэг орно шүү. За тэгээд нэг донд хэсэгт нь эхлээд будгаа ингээд санаандгүй ингээд хасгаад тий муухай олгоод уг нь бол айгүй гоё будыг гэж бодож исэн шүү дээ. Тэгсэн чинь ингээд будаг хасгаснаас болоод муухай олоод тэг илүү хүчтэй зогсноос болоод байшингийнхаа модыг ингээд эвдсэн шүү дээ. Яг тэр үед та дөрөвт яг одоо яах бол гэсэн нэг тийм бодол төрсөн үү? Тийм шүү дээ. Угаасаа ямар ч юм нэг тиймэрхүү үсэг одоо энэ байшин яах юм бол энэ хоёр буцаад заалцах болов эсвэл орхио явчих юм болов бүр ихнээс нь эхлэх юм болов эсвэл маргааш нь дахиад өөр материал авч аваад илүү гоё хийх юм болов гэсэн тийм үед бодол төрсөн үү? За. Миний хаяг яг төвлөрч шиг ингээд эсвэл ингээд муудалцаад шууд би чамтай найзлахаа боллоо чи ястай амар муухай юм ингээд явчих магадгүй эсвэл өөрөө буцааж ивлэрээ заана маавчлаараа мочлаараа гэл буцааж асна гэж бодсон. Буцааж засах юм байна гэж бодсон уу? За тэр буцааж ивлэрээд хоёлаа шуунуудад туслах ёстой шүү дээ. Хоёлаа бүр зориг гаргаа ёстой. За ганц уд маань юу гэж бодсон тэр үед? Би ингэж бодсон. Тэр хоёр ингээд муудалцчих вэ гэж байсан. Гэт чи модоо хугалсан ямар чанга зогтой ингээд нөгөөх нь болохоор яага будгаа асгаж байгаа гой будах стэйсэн шин гэт модалцах байх гэж бодсон. Манай ундрам тэр үед нь юу гэж бодсон? Би яг тэр үед нь одоо яана одоо энэ хоёр дэх муудалцчихөө дээ. Тэгэл яг угаасаа нэг яалтчгүй тийм одоо видео үзэхээр бүр яах вэ гэсэн ингээд бодол төрөөд идэх. Одоо яах вэ? Одоо юу хийх вэ гэдэг. Тэгэл тэр хоёр ингээ анзаарсан бол хоёулынгийнх нэг урам хугарсан хэсэг байсан шүү дээ. Будаг асгарсан чинь хөслөн энэ ингээ дахиж хизээч гой цэвэрхэн болохгүй юм байна. Цэвэрхэн болохоос өнгөрлөө гэд тий. Харин анар болохоор
энэ яг миний бодож байсан шиг гоё төгс юм гоё цэвэрхэн тий сайн байшин би хизээч ийм байшин хийж чадахгүй мэн гэж бодсон шүү дээ. Өөртөө урам хагарсан. Гэхдээ ер нь шантарч хэлсэн дээ. Харин тий. Тэгвэл одоо бүгдээрээ чамд яг ийм урам хогарсан үе байсан уу? Яг ижил төстөө урам хогарсан дурсамжаа эргээд бүгдээрээ олъё тэхөө. За тэгвэл тэр хэлээ гэж. Би ингээд ууг нь англи хэлний шалгалтанд авчихсан байхгүй хуудны сургуультай. Тэгээ ингээл амар амархан ударагдал тэгсэн. Тэгсэн чинь би ингээд энэ дээр гайгүй ингээд 100 ингээд оноогоо авч чадах юм байна гэж өөртөө аягүй итгэлтэй байсан. Тэгэхэд яг шалгалтын дүн гарсны дараа би нэг үгийг буруу бичээд амар өөртөө итгэж агаад ингээд ер нь алдаа гаргаад урам ухарсан. Яг урам уурах үед ямар бодол толгонд орж ирдэг юм бэ төгөлдрөө? Ингээд чи ингээ өссөн оноогоо аваагүй алдаа гаргаад баг оноо авцсан байгаа шүү дээ. тийм. Тэнгүүд ер нь л нэг сонин ингээд нэг урам уурхал нэг сонин болд нь штэ. Ингээд Гониглогч. гониглох биш. Одоо миний асууж байгаа зүйл нь энэ ахгүй юу? Анар болохоор би хизээч ийм төгс сайн шууны байшин хийж чадахгүй юм байна гэж бодож урам уурсан шүү дээ. Миний гал тэгж ирээсээ урам уураагүй. За. Дараагийнхаа шалгалтын дээр сайн унаа. Энэ дээр миний жоохон анхаарал татсан байна. Анхаарлаа 100% анхааруулж ингээд яа чадаагүй байна гэж бодсон. За тэгвэл миний асуулт нь бас сонсогч та бас яг өөрөөсөө асуугаасаа гэж хүсэж байна. Та ингээд яг өөртөө алдаа гаргаад урам хугарч исэн үед таны толгойд орж ирсэн бодол яг ямар бодол байсан бэ? Гэхдээ тэр бодол яг 100% үнэн байсан уу? Дараа нь өөрчлөгдсөн үү гэдэг дээр та бас буцаад санаасаа гэж хүсэж байна. Өндрөн маань. За би болохоор ингээд Уршаалаа байлаа. Ингээд амар ингээд бас төгсөдөөс төрүүлж бодно гэл амар за миний зөв байх айлгүй гэж шалгаж малахгүй амар өнгөрөөл амар өөртөө ихтэй багшид үзүүлгээр айтсан. Тэсэн чинь ингээд нэг үйлдэл ингээд буруу хийгээд тэрээс олоод ингээд бас үйлдэлүүд ингээд буруулаад тэгээ буруу гарснаас за би одоо чадахгүй юм яаж бодох вэ? Одоо би энийг хизээч бодож чадахгүй мэн одоо ингэж байгаа юм чинь гэл тэгээд бүр амар урам гарсан. Тэгсэн чинь яг тэр бодол чинь батлагдсан уу? Чи хизээч бодож чадахгүй зүйл байсан гэж юу? Үгүй би ингээд яг ингээд тэр үед нэг 2 3 дахь анги байсан. Одоо болохоор ингээд бүх бодлогоонуудаа ингээд ойлгоцсон одоо тэгэл яг тэр тодорхойлол биш байсан. Тэр бодол нь бол буруу байсан гэдэг чинь баталсан юм шүү дээ. Тэгээд яг ингээд өөрөө ингээд би ингээд багшаа залгаагүй ингээд өөрсдөө хэлж бодож байгаа шүү дээ. Тэгээд угаасаа ингээд яагаад тийм тэр үед амар ингээд шантарсан. Тэгээд ингээд сүултээ бас ингээд өөрөө амар ингээд оролдоод хичээгээд бүр ингээд за би өмнө чадаагүй юм чи одоо чадах гэж хичээнэ гэж амар өөртөө урам өгөөд тэгээд хийсэн чи амар тохиолдсон байсан шүү. За. Чийсэн. Манай ганц сууд хаалцах байсан уу? Юу? Асуулт. Урам хугарах. Тийм чи өөртөө ингээд алдаа гаргаад урам хугарч исэн үе тацаач гэсэн байгаа. Байхгүй санаанд орж ирэхгүй юм. За. Алсан маань хаалцгаа. Би бас нэг X-ийн бодлоготой бас сайн байхгүй юу? За. Тэгээд багш нэг зүгээр X-ийн бодлого өгсөн. Тэгээд би хийсэн чинь яа би ингээд X амар зүг бодчих байх та гээл өнгөрөөл ондрамих шиг амар өнгөрөөл хийжсэн багштай дэвтэр уруулсан чинь чи X буруу хийчээ дахиад бодоод яагаараа гээл тэгэл би тийм бодохдоо би дэндүү их өнгөрөөд муу авчлаа штэ. За дараагийн удаа чаднаа гэл өөртөө ичээгээл. Тэгээд багш үзэн гिचээл одоо үзээчихгүй. Багш угаасаа багшнаас тэгдэг байхгүй. За энэ найдвартай юм чи үзэх хэрэггүй дээ гэл багш нь яг үзэн гэж ягаал үзэхгүй. Тэр олон хүүхдүүд дээр ганцхан багш ингээд ажиллаж ийн гэхээр маш олон хүүхдүүдийн юу засах бас толгойн эргэж байгаа тэрх дундаа мартцсан байж болно шүү. Гэхдээ сая ондрууны хэлсэн тий. За энэ хүүхд найдар тамчин гээд үздэггүй гэ тэр нь юу гэсэн ондруу? Яг ингээд зарим ингээд сайн сурдаг хүүхэд байгаа штэ. Юм уут ингээд тэд нар бол угаасаа ингээд баян ингээд юм ягаал бүгднийг зөв хийдэг байж таарна штэ угаасаа. Хариу нийт гарсан гээл зүгээр л үзэхгүй зүгээр л
асуучдаг. итгэж байгаа гэсэн үг юм уу тийм? Тэгээл угаасаа. Болч тийм үү? Яг тэгж яахт нь яахан бол Надад нэг юм олж ирлээ. За. Гэт би ингээд дүүнэлтэйгээ тоглож ийсэн. Тэгсэн манай тэр дөрөв дүүтэйгээ тоглоод хоёртын тоглож ийсэн чинь нэг нь миний утсыг ингээд шээсэн дүрээд тэгээд ингээд халчцээ чинь гоё үнэлтэй болцсон гээд тэрийг нь мэдчихгүй уудам манай нөгөө уугаар хэлсэн дүү маань хараад тэгээ надад хэлээд би бүр амар муухай дүүдээ гомцсон. Тэгээд ээж нь надад кейс авч өгнө гэж надад додолтол авч өгөөг. Тэгээд ааваар ахуулсан. Тэр үед нь чинь Орон хугалсан. Миний утсыг шээсэн дүрхээр муухайс. муухай байсан юм. угаасаа муухай онорт шүү дээ. Тэгэж За. Саяныхаа түүхийг мартаг байгаа эцтэй манайхаа. мартаагүй. Аха. За тэгээд яг урам хугарсан мөртлөө гинт анар дахиж хий гэдэг бодол төрсөн тий. Тэр нь дахиад оролдоод үзье, өргөжлүүлээ, засаад сайжруулад үзье гэсэн бодол төрсөн шүү. Ингээд юм нь эвдрээ тэр хоёр буцаад ассан штэ. Урам нь хугарсан штэ бас. Тийм. Ингээд дотор нь урамын буцаага нийлүүлчихэ. Тэгээ яг буцаад байшингаа яг мотнууд нэг гоё нийлүүлчихэ. Хугарсан нь ингээд нийлсэн байх гэж юу? Тий. Тэгсэн чинь гинт л анар энэ чигээр нь орхиж болохгүй мэн. Үргэлжлүүлээд хийх ёстой байна гэсэн бодол төрсөн байж тээ. Тэгээ магадгүй анар хүслэн хоёр тэгээд үргэлжлүүлээгөө та эдийн бодож байгаа шиг хоорондоо муудалцаад орхиод явсан ч юм уу. Эсвэл тэр хоёр за угаасаа би байшин барьж чадахгүй мэн. Нөгөө хүсэл нь болохоор би бодож чадахгүй мэн. Хоёлаа угаасаа чадахгүй мэн гэд яваад өгсөн бол тэр юу болох байсан юм бол. Тэгэх юм бол ер нь бол шовоонууд ингээд ямар ч байсан нэг хэдин шов бол үүргүү байна. Ингээд яг тэр хавьд нь байдаг шовоонууд бол үүргүү болно. Үүргүү болно ч гэж ер нь өөр нэмэгдэхгүй. Тэгээд ер нь тэр хоёр ингээд урам нь хугарт нь яг бит хоёр ер нь өдөр болгон тэрийгээ бодох бах. Би ингээд тэрийг барьсан бол яг байсан бол яана одоо тэрэн дээр нь ингээд засчуул одоо яг юу болох байсан бол гэж боддог бах. Харамсах байсан маань тий. За Алсуугийн ундрам хоёр болсон шүү за. Одоо ингээд салцсан болно шүү дээ. Салсан бол би одоо ингэж л бодох бах та. Энэний хоёр чинь дахиад найзлахаа болчихвол яана яа санаа зовж байна гэд. За тэгэж л адсан. Гэхдээ тэр хоёр Тэр анар бас сэтгээд гоё алдаагаа зассан байна. За. Тэгээ би өстө ашгүй дээ ёо. Гэхдээ харин байшингаа барихгүй тэр орхиод явцсан байсан бол дараа нь ер нь юу болох байсан бэ? Ер нь найзлахаа болцсон чи тэгсэн Гэ би марах тэгээгүй байсан. гэл За. хамаг буруугаа найзлаагаа чихээд За ямар ч хооронд нь харилцаанд нь асуудал гарах байсан юм тийм ээ. ханди. За ундрам юу гэж бодож чинь тэр хоёр тэгээд би чадахгүй байна гэдэг алдаагаа хараад тэр чигээр явцсан байсан бол яах вэ? Тэр чигээр явцсан байсан мэт төгөлрөө хилдэг шиг бас ингээд шөөнүүд ингээд өөргөө болно. Тэгээд ингээд бас тэр хоёр ингээд харилцаа ингээд амар давтнаад үзсэн шүү дээ. Тийм гот ингээд жоохон аадмаар ингээд өөрөөс ингээд холдоод тэгээд ингээд уурлаад бас нэг рүүгээ буруугаа чихээл. Чи тэгээдтэй. Үгүй би тэгээгүй шүү дээ. Гэл тэгэл нэг рүүгээ амар уурлаа. Багшаа. Ингээд тэр хоёр ингээд легогоор тиймэрхүү юмар ингээд юм барих дуртай, төгөл барьж тоглох дуртай гэсэн шүү дээ. Яг ингээд хэдрийга барь дараа нь ингээд найзлахаа болоогүй зүгээр л хийж чадхаа болоо хоёулын урам нь угарсан. Тийм үе тэр хоёр ямар ч юм нэг өдөр ингээд легогоор юм барина шүү дээ. Яг тэгэхэд тэрэн санагдаад тэгээд гинт барьмаар санагдаад зэрэг ороод Бас тэгээд ер нь байж хийх байсан биш магадгүй тийм. За манай ганц хувьд юу гэж бодож байна? Асуултаа мартцсан аа. Мартаагүй. Би сая Санжлаа төгсөөж. За баярлалаа санаад хүлээжсэнд баярлалаа. Бид дөрөв илэрхий удаан хүлээлгээд энэ чамаа. би бүр асуусан сонсчод ямар асуултээ гээд бүр За. За энэ хоёр тэгээд муудалцвал ингээд би бинийгаа буруутгаа тэгээд дахиж юм бэлж тоглож чадахгүй байх гэж бодчих. Яагаад? Гэлийг оогоор юм бэлж чадахгүй муудалцаад хэцүү авах гэсэн байна гэж бодчих. Магадгүй дахиж ингээд ямар нэгэн зүйл хамтдаа бүтээхэ болох байсан бах гэж юу? За тэгвэл ямар ч лсэн азар гэхдээ тгийгүү тийм ээ. Дахиж алдаагаа засаж оролцсон шүү дээ тийм ээ. Хагарсан модоо нийлүүлэх гэж оролцсон, асгарсан будгаа
Цэвэрлсэн. Тэгвэл чи алдаа гаргачаад ер нь алдаагаа засах гэж оролдож исэн юм шиг байна уу? Өөрийгөө бодоорой. Оролж байгаа. За одоо ганц удаас эхэлчихэ тий. Одоо хүлээлгчл асуултаа мартчихж байна. За ганц удаа яг ямар алдаагаа чи засах гэж оролдож исэн хаалцж болох уу? Тэгээд ямар үр дүнд хүрснээ бас хэлвэл. Би юу гээд сайн мэдгүй наа. За тэгвэл найзуудаас нь асууж авах байлаа. За тийм. Би санчлаа. За ундрам санснаас нь гэлс эхлэе. Дараа нь би шүү. За. Танаас За төгөлдрөөс эхлэе. би штэ. Багш нь асуултаа дахиад асуух юм уу? Үгүй зүгээр би санаж байна. За. Би яг ингээд бас жоохон байсан юм аа. Тэгэхэд бас ингээд ямар ч үгүй тоглоом авах тийм амттай юм идэх дуртай штэ тий. Тэгээд ингээд аав надад тийм яг лего авч өгнө гэж хэлээд ингээд дэлгүүрээс аахгүй юу. Тэгсэн нөгөө нэг ингээд яг миний яг ямар лего сонирхдаг тийм юм мэдэхгүй болохоор эмэгтэй хүнтэй тийм авчихсан юу. Яг тэгснийхэн дараа үгүй тэгтээ амин ягамаа өнгөтэй тийм биш л тий. Зүгээр эмэгтэй дүртэй л болохоос тэгээд яг техникийн дараа өө аава эн чинь эмэгтэй юм биш тэгээд би жоохон аавдаа жоохон гомдож исэн. Гэж. Тэгээд дараа нь тэгээд дараа нь за эн чинь аав минь надад мөнгөөрөө ингээд тоглоом авч өгөхт нь ингэж муухай хүлээж авч болохгүй юм байна гэж бодоод ааваас уучлалт хийсэн. Окей. Тэгж хоёлаа одоо буруу зан гаргасан алдаагаа уушлалт гойж залруулж исэн юм шүү тийм ээ. Тийм. Яг тэгээд гарсан үр дүн нь болохоор тий аав намайг намайг ягалаа гэд нэг ямар ягаагүй л дээ. Зүгээр л харин чи уушлалт гойгоод цэний сэтгэл гоё илүү гоё юмсан бах тийм ээ. За одоо ганц софт мартчих. За би яаж алдаагаа засгаж хичээсэн бэ гэхээр нөгөө авсан альбомынгаа буцаад тавихыг хичээсэн. Ямаа бодсон гэж. Даанч тэгээ тавьж чадаагүй. Юу яагаад тавиагүй яг үл тэр чи хайсан хүн байхгүй байгаа зү тийм тэгээд чоналтай хүмүүс нь авчихгүй гэж бодоод Тийм өөр авцсан гэдэг. Гэтэ нэг 10,000-ыг нь бол тавиагүй хаа нэг жоохон үрчээ тавьсан баг тий. Тэгэлээ буцааж ерөөсөө тавиагүй тий. Яагаад гэвэл нөгөө алга болгосон хүнийг мэдэхгүй байсан шүү дээ тий. Алсан хүний бол цайсан хүний хальт. За. Манай алсуу гараар гэсэн шүү. За. Одоо асуултаа санаж гин үү? Санаж. Би нөгөө нэг ихчтэйгээ жоохон маргалтаад тэгээд манай ихч бол надаас болсон л доо. Гэтэ би бурууга ихтрүүгээ чихээ тэгээ манай ихч жоохон надад уурлаад явцсан. Тэгээд би хэсэг уурлаад байжсэн өө би ихтрүүгээ хамаг бурууга чихчлээ штэ гээд ихтрүүгээ очиад анаа уучлаарай хайртай шүү гэсэн. За тэгвэл манай хэд бол ингээд харилцаан дээр ямар нэг алдаа гарах юм бол гоё уучлалт гойгаа залруулч тийм юм. Тэгээд гоё хайртай мартагаа хилээд тэгээд сайжруулч тийм штэ харилцаа. Тэгээд үйлдэлэр тэгсэн тэгжсэн бах уу. Найзыгаа ингээд зөвөр тоглож ийн гэснээр одоо ингээд санаандгүй унгаагаад тийснийхаа дараа ингээд очиод бас үйлдэлт гоё. За уучлаарай анд манд гэл. За. Өндрөм маань ямар нэг санацна за. Би болохоор яг ингэж санахгүй. Энэ нөгөө нэг яг нэгдгээр ингээд хичээнгийн бичиг гээд нам өгдөг байсан. Тэгээд би ингээд ганцхан ангиасаа авсан намаач биш ингээд өөрөөсөө хоёр ах хүүхдийнхээ ингээд бас биччихсэн номыг цуг агаад тэгээд ингээд ээж маань ингээд хоёулангийн бичихгүй бол ингээд муу сурна гэд хүн болгонд ингээд муу сурна гэж бодохгүй шүү дээ. Тэгээл яваал би ингээд бас ээж рүү амар ууралж байсан байхгүй. Үгүй би энийг чинь хиймээргүй байна. Миний гар өвдөж гэл уусаа амар яваал. Тэгээл хуршээлийн маань хоёр хүүхдүүд хүртэл ингээд тоглоё гэхээр тэдэрлэгөө уураа гаргаад үгүй би одоо ямаа бичин та нар бити намайг ургуу татаа. Тэгэл амар уурлаад тэгээл сүүлд нь би ингээд 3 дахь ингээд аруулсан. Тэгээд ингээд яг юу ингээд ойлгож ухаарад ингээд сансан мэхээр ингээд ээж маань намайг ингээд сайн сургаж ингээд мундаг хүн болгохын тулд ингээд одоо ингээд их юм хэлж байгаас биш зүгээр намайг ингээд ядраахын тулд биш ингээд намайг ингээд гондоохын тулд хийгээгүй гэдгийг ухаарад тэгээд
уучлаарай гэж хэлээд төршийн хүүхдүүдэд төртөл бүр аль хэдийн бүр 2 жилийн дараа уучлалтгүйсэн. Нөгөө хоёр нь бас хансахгүй нь. Тийм мартсан байсан уу? Тэр хоёроос мартаагүй байсан. Өндрөм бид нартай тоглохгүй муухай ажилласан да гэж санаа хийжсэн юм шүү. За тэгвэл одоо дахиад асууя уучлаарай төгөлдрөө. Алдаа гэдэг зүйл тэгвэл одоо дахиад асууя. Сайн зүйл юм уу, муу зүйл юм болов? Сайн ч бай, муу ч бай. Сайн гэвэл алдаагаа шууд засчихна. Тэгээ муу гэвэл одоо алдчихаа тэр алдаагаа орхичих. засахгүй байх гэвэл орхиод гэвэл өөрийгөө хөндлөхгүй байх л гэсэн үг. Тийм үү. Хөндлөхгүй таахгүй. Багшаа. Баярлалаа асуу. Ингээд ер нь бол миний хувьд зөө. За. Миний хувьд бол ингээд сайн муу хоёрын ингэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ яг миний хувьд ингээд 100%-аас тэдэн хувь хийгээд байдаг шүү дээ. Миний бодлоор 70% нь муу, 30% нь сайн гэж ер нь 70%-тайгаар ингээд жоохон муу тал руугаа яаж байгаа байхгүй юу. Гэхдээ ер нь ингээд алдааг сайн талаас нь гэхдээ ер нь юмыг сайн талаас нь харуул илүү сайн. За тэгвэл гэрлийн чийдэн бүтээсэн хүнийг том зээдсэн гэж хэлдэг байхгүй юу? Одоо бидний энэ харж байгаа дээр байгаа гэрлийн чийдэн гэдэг зүйлийг том зээдсэн бүтээсэн. Бүх гэрлнүүдийг Тийм гэрлийн чийдэн бүтээсэн байхгүй юу? Гэрлийн чийдэн анх бүтээгээд тэгээд гэрлийн чийдэнгүүдийг яасан уу? Арай гэж хэлсэн байна шүү дээ. тэрч бас алдсан. Гал суурийг нь бол тэр хүннээс юм биш. За тэгсэн чинь энэ Томас Эдисний нэг богинохон түүхийг ярьж өгөхөд Томас Эдисон энэ гэрлийн чийдэн гэдэг зүйлийг хийхээс өмнө 1000 гаруй удаа ийм одоо бүтлгүйтсэн хүмүүсийнхээ харж байгаагаар бол 1000 гаруй удаа одоо бүтлгүйтсэн байхгүй юу? Гэрлийн чийдэн хийж чадахгүй. Тэгээд нэг сэтгүүлч ингээ асуусан юм байна л да. Та ингээд 1000 гаруй удаа гэрлийн чийдэн ингээд хийх гэж оролдоод бүтлгүйтгээд танд хэцүү байсан уу гэж асуусан юм байна л да. Харин Томас Эдисон өөрөө юу гэж хариулсан болохоор би бүтлгүүтэйгээ би зүгээр л бүтэхгүй 10,000 аргыг олж нээсэн гэж хэлсэн юм байна. Тэгээд энүүгээрээ тэр хүн юу хэлхийг хүссэн бэ гэхээр хүн ингээд алдаа гаргах юм бол ухраад тий би өстө чадахгүй байна, бүтэхгүй байна гэж орхичих юм бол харин юу ч хийж чадахгүй. Алдаа гаргана гэдэг маань тэр болохгүй байгаа, бүтэхгүй байгаа зүйлийг эргцүүлж бодоод дахиад өөр ямар арга байна гэдэг хайх тэр арга замыг өгдөг гэж хэлсэн юм байна л та. Тийм болохоор бүр ингээ 10,000 гаруй удаа яах нь буруу оролдлого хийгээд тэгээд тэр олон бүтлгүүтэл алдаа гаргасны дараагаар одоо бидний дээр байгаа энэ гэрлийн чийдэн асцсан байна. Гоё гэрэлсэн хариулт нь ямар хариугүй ер нь тэр хариулт нь хамгийн гоё юм шүү. Тэгэхээр магадгүй төгөлдрийн хэлдгээр хүн аль талаас нь харах нэ гэдэг юм чухал тийм ээ. Гэхдээ би бол чамаа бүр 70% муу зүйл гэж битгий бодосоо гэж хүсэж байна. 50%. Гүү яагаад тэгэхээр алдаа гэдэг зүйл байж боломгүй зүйл ерөөсөө биш байхгүй юу? Чи шууд төгөлдөр хор тоглож сурсан уу? Ансаа чи шууд төгөлдөр хор тоглож сурсан уу? Багшаа нөө. Чи шууд уншиж сурсан уу? Чи шууд тоо бодож сурсан уу? Чи шууд 3.5 тооноос 2.5 тоо хасаж сурсан уу? Үгүй. Тэр болгонд бид нар юу гаргаж ирсэн бэ? Алдаа гаргаж ирсэн. Багш ингээд ямар нэг юмд амьдралдаа алдаа гаргаж байгаагүй хүн гэж ер нь байхгүй тий. Ингээд алдаа гаргаж ийна гэх чинь ингээд тэрнээсээ суралцж чинь бас ингээд алдаанаасаа суралцаад тэр юм яг тэр юм хийж сурахад илүү ойртож байна гэсэн үг байна. Яг зөв. Ухаалаг өгчөө. Баярлалаа. Тэгэл тэгэхгүй бол төгөлдрийг 70% муу зүйл гэж төгсгчих юм бол миний нэвтрүүлэг бодохгүй. Буруу болчихно. Шууд тэр хэсгийн нэстэ ингээл байхгүй болох чинь. Сонсогч танд лав гараг болгон хөрдөг амьдралын өчиг сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрч байна. Өнөөдөр бидэнтэй 10 настангууд маань ирж ярилцж байна. Тэгээ өнөөдөр бид алдаа биднийг хөгжүүлэх нь гэдэг сэдвээр ярилцсан байгаа. Тэгвэл алдаа биднийг яадаг бахна уу? Хөгжүүлдэг. Оо вау, хөгжүүлдэг байх нэ. За тэгвэл чи одоо дараагийн удаа ямар нэгэн зүйл хийж сурахаар олдлого хийлээ гэж бодъё. За та нар ойрын хугацаанд юу хийе гэж бодож байна? Шинээр сурах гэж байгаа зүйл төлөвлөгөө байна уу? Монгол бичих сурж байгаа. За хичээрээ. За хин алсан маань монгол хичээх сурж байгаа. Ундран маань хоёлоо микрогоо хариулъя шүү. За. Гитар тоглож сурах гэж байгаа. Гитар тоглож сурах гэж байгаа. Тэгэхээр арай эхлээгүй байгаа гэсэн үг. Тийм. За Би тэгвэл сурж байгаа. За тэгвэл ундрам шууд гитараа тоглоод ай тоглож сурна гэж чи бодож байна уу? Үгүй. Байхгүй шүү дээ тий. Тэгвэл чи чадахгүй байвал нь юу гэж бодох нь вэ?
Өөрийгөө. Би бол одоо ингээд чаднаа хичээгээд байх юм бол ингээд чаднаа гэж. Гэтэ ер нь бол ганц хоёр алдаа гаргах нь бол энгийн зүйл. Юу хөгжимсөрөхөд ганц хоёр битгийл маш улаан алдаа гаргав. Би хүртэл нөгөөний одоо ингээд укулелегээ жижигхэн гитар сурах гэж бүр алаан басан байна. Бүр ай тоглох гээд бусдаасаа ингээд би бол бусдаасаа хоцорч сураагүй. Бусд маань надаас гэхдээ ингээд гоцор сураад надад би чадахгүй мэн үү чийлсэн тоглолт юм. Чи шиг тэр юм өмнөдөө тайз нэргаараа ганцаараа тоглоом могл гээд тэрнээс надад муухай санагдсан байхгүй ингээд бөөнөрөө биш өөртөөх нь чадахгүйгаас болоод ингээд яваад тэгээд би яг тэгэж хэлсэн байхгүй тэр үе. Ингээ та нар юу штэ оролдох юм чаддаг штэ бидсэн ганц оролдохоор сураагүй штэ бидсэн алдаад өөрөө ингээд хичээгээд тэгээд ингээд олон удаа давтчихээ сурсан штэ та нараас ингээд олон удаа давтаад хичээгээд ах юм бол сайн тоглож сурна штэ гэх. Яг зөв. Тэгэхээр алдаа гэдгийг засахын тулд хүнд юу хэрэгтэй болдог гэхээр тууштай байдал төвчээр түрүүн та хэд бүгдээ энэ үг хэлсэн шүү дээ тий. Төвчээртэй байсан учраас тууштай байсан учраас шууныхаа үүрийг тий хагарцсан модтой байсан ч гэсэн хийж дуусгаад шууг өөртөө олгосон гэд тий. Тэгээд хэд хоорондоо маш их аз жаргалтай бодлоод ингээ юм хийж чадах юм байна, шуун тусалж чадах юм байна. Бид нэр ингээ шууны байшин хийж чадах юм байна гэдэг. Үргэлжлүүлээл байвал бүх өндөд тусалж чадах юм байна. Яг зөв. Тэгэхээр манай ундрмыг сайн хэлэхээр нь л би яг бодлоо. Нэрэл алдаа гаргахад дахин оролдох хэрэгтэй. Тэрэнд юу хэрэгтэй гэхээр төвчээр хэрэгтэй, тууштай байдал хэрэгтэй. Ингээд сурж байхдаа тэгж бодсон чадахгүй. За би чадахгүй мэн үү? Одоо фастаасаа л заалахыг даа гэсэн чи яг үнийг хэлэхэд би бол фастаасаа төрүүлээ сурсан баг. Зөв. Тэрний нууц нь юу исэн юм бол? За тэгээд бүгдээрээ нэвтрүүлэг өндөрлөлт өгч байгаа юм байна. Манай энэнэр намайг ингээд манай гэр бүлийнх нь намайг дэмжиж бас өөрөөс нь би ингээд өөртөө ингээд би энийг сурах хэрэгтэй юм чинь би ингээд сурахтаа л сурна гэж бүр амар ингээд хитрхийн ингээд хэцүү юм байсан чинь ингээд төвчээд тэгээд бүр ингээд үргэлжлүүлээл чадахгүйсэн гэсэндээ гэртээ ирээл тавтаал манай ананер чимээгүй байлгаа миний ингээд чих өвдөд байна амар хэцүү байна гэх болгонд би ингээд бас ингээд одоо яана би одоо ингээд ингэж бэлдэхгүй байсаар хагаад одоо ингээд юмнуудаа ингээд мартчихоо дээ. Тэгээд одоо ингээд хийж чаддаггүй, тоглож чаддаггүй болчихоо дээ гэд айдсал надаа маш их толгорсон. Гэтэ би яг тэр сургалтын дээр очиод яг өөрөө бас түүхтэй зүгээр нэг хуцаар тоглоод, төгсдөр хуул тоглоод, шал хэрэггүй ая тоглоод байж хаад би бол нүг укулелегээс сураад байж байсан юм шүү дээ. За баярлалаа өндрмаа. Нэвтрүүлэг өндөрлөх цаг болцсон. Манай төгөлдөр яг юм ярий гэд над руу хараад байгаа юм уу да? Тэгс юм уу да? Юу хэлэх гээд байгаа юм бол? Ер нь би ингээд чатар тоглолт сурахад бол ер нь бол багаас аавд тоглосон болохоор гайгүйсэн баг. Ер нь анх яг тэр клубт нь ороод ингээд зөв нүүдлэхийн тулд маш удаан хугацаагаар сууж, ер нь удаан сууж ингээд баахан юм бодож зөв нүүдэл нэг энийг нүүлдэх юм байна, ингэх юм байна гэж боддог. Тэгээ ер нь бол яг юмдаа ингээд тууштай төвтөртэй байх юм бол яг юм бүтэн шатрыг бол ингээд сууж чаддгүй хүн бол тоглохгүй амар тийм төвчээртэй хүн бол яг тоглож чадах юм билээ. За баярлалаа. За ингээд төгөлдрийн шатар сурах төвчээртэй тууштай байдлаар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе тийх үү манайхаа. За тэгээ. Зөвшөөрж гин үү? Зөвшөөрж байна. За тэгээд манай Дашка сонсогч маань мундаг хүүхдүүд байна. Бүгдд нь амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Ашиг ихтэй баярлалаа. Амьдралын өчиг сэтгэл зүйн нэвтрүүлэг энэ төрөд өндөрлөө. Алдаа биднийг үргэлж хөгжүүлдэг зүйл. Тиймээс та алдаагаа битгий аимшигтай зүйл бүтлгүүтэл гэж хүлээж аваарай. Таны алдаа гаргасанд нь танд ямар нэгэн ололтыг эхлэл болсон гэдэгт итгэж байна. Түр баяртай. Баярлалаа. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.